Үр хүүхдүүдэд өвлүүлэн үлдээж өнөөдөр болж байгаа муу мухай зүйлийг үр хүүхдүүдэд харуулахгүй тул үзүүлэхгүй тул үг хэлж үйлдэл хийж явж байгаа зөв монгол хүн тань Шинтэн 7 хоногийн минь дүргийа. За ерөнхийдөө яг зүгээр зарчмын зарим нэг байр суурь илэрхийлэхэд бол хүмүүс таалагддгүй л дээ. За энэ бичлэгийг үзэж байгаа та доллар биш учраас бусдаа таалагдахгүй байх тохиолдолд би бас доллар биш. Яг үүнтэй ижилхэн Нямбатар Лувсан намсраа оюун эрдэнэ энэ залуучууд бас доллар биш байхгүй юу? Тэгэхээр зарим нэг одоо хийж байгаа үйлдэл нь таалагдахгүй. Ялангуяа хэн таалагдахгүй гэх юм бол одоонууд нэг авилгач ачиг сонирхлын зөрчилтэй төрөөс одоо төрийн мөнгө төргөнд гар хуруугаад дүрчихсэн тийм ээ. Улс их орны боломжийг хулгайлчихсан. Бүхэлдүүдэн ийм тогтолцоо байж байгаа. Нураагүй гэнэ. Тэгээд энд нь одоо мөнгөний төлөө нүдээ ухаад бүр нүд байтгаа төрсөн ихээ худалдаас буцахгүй нэг жүжигчд гээд байж байгаа. Эзэмсэн мэрэгч бараг байхгүй. Зөвөр энэ тэнгүүр димитинж явж байгаад нэг амны салиан нарилгын чалчаал явж байгаа юм уу гэж ийм юмнуудаас хангуйжуулаад тэгээд нийгэм өөрөө нийгмийн сэтгэл зүй 30 жилийн хугацааныг дороотуулсан учраас нөгөөдийн жүжигчдийг янз янзын ярихаар иргэд тэрийг нь одоо зарим иргэд нэгээд өө станерэ тийштэй гэж гардаг. Гэтэл жоохон бодоод үзэх юм бол Лувсан намсрын оюун эрдэнэ гэдэг хүн яг юутай тулгараа тэмцэж байгаа гэх юм бол ерөөсө 30 жилийн хугацаанд энэ улс их орны бүх баялагийг хулгайлсан хулгайчудаа тэмцэж байгаа. Тэд нар зүгээр ахгүй шүүхийг барьсан байна. Улсын хурлын гишүүдийн ихэнх нь хулгайчууд эднэртэй л тэмцэж байгаа.